Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Улаанбаатар хамгийн их агаарын бохирдолтой хот гэж тодорхойлжээ. Харин олон улсын Times.com мэдээллийн сайтаас гаргасан дэлхийн агаарын бохирдолтой хотуудын жагсаалтын эхний тавд Иран улсын Авхаз, Монгол улсын Улаанбаатар, Иран улсын Сандаж, Энэтхэг улсын Лүткана, Пакистаны Кувейт хотууд жагссан байна. Энэ нь Монгол улсын агаарын бохирдол жил ирэх бүр нэмэгдэж, гамшигын хэмжээнд очсныг илэрлээ гэж судлаачид үзлээ. Агаарын бохирдлыг дагаад хүн амын дунд өвчлөл нэмэгдсэнийг ч эмч онцоллоо. Тухайлбал сүүлийн жилүүдэд 17-оос доош насныханд амьсгалын замын өвчлөл, дунд насныханд төв мэдрэлийн систем, уушигны өрөвсөл, хор давтрын өвчлөл нэмэгдсэн байх юм а. Иймээс технологийн дэвшлиг ашиглаж бохир агаарыг цэвэршүүлж гаргадаг төхөөрөмжийг сургууль цэцэрлэгүүд ашиглах шаардлагатай гэж эмч судлаач тайлбарлаа. Тухайлбал Америкийн нэгдсэн улсаас орж ирдэг энэ агаар цэвэршүүлэгч нэмэх хасах 40 градуст ажиллах боломжтой хор тутаа тоосонцрын бохирдлыг багасгадаг юм а. Одоо ус төрөгчийн хэд эсвэл азотын дутуу эсвэл за тоос тортог, утаа тортог гэл одоо энэ бүгд чинь одоо хүний амьсгалаар ороод амьсгалд орсноороо цуснд гемоглобинтай нэгдээд төв мэдрэлийн системийг гэмтэх за мөн одоо хүн чинь амьсгалаа ингээд хамраараа авна тий. Тэгээд уушгаараа дамжаад бусад одоо амьсгалын замын эрхтнүүд уушигны бронхит, бактери за мөн цаашлаад одоо хүний дааврын хэмжээнд өөрчлөлт орох. За мөн хор тавдар үүсэх уушигны гих мэтчлэн одоо өвчлөлийн хамгийн гол эрсдэл хүчин зүйл болж байгаа тогтоогдоод байна. Агаарын бохирдлыг яг ямар үзүүлэлтээр хэмждэм бэ гэдг нь нэгдүгээрт нь озон, тэгээ хоёрдугаарт нь тоосонцор буюу энэ PM2.5, 10 гэсэн хоёр төрлийн тоосонцор, тэгээ нүүрс төрөгчийн дутуу эсэл, хүхрийн давхар эсэл, тэгээ азотын давхар эсэл гэсэн ийм хэмжигдэхүүнээр ер нь бол хэмждэм л та. Тэгээд хамгийн хортой юм нь юу вэ гэхлээр PM2.5 буюу хамгийн нарийн ширхэгтэй тоосонцор байгаа юм л да. Тэгээ энэ тоосонцор маань болохоор хүний биеинд орохлоор бүр ингээд цуснд хурж үйлчилдэг хамгийн нарийн ширхэгтэй. Мөн агаарын бохирдлыг бууруулах зорилготой байгуулагдсан цэвэр агаар сан татан богдожээ. Энэ нь иргэдэг утаа баг гаргадаг сайжруулсан зуухаар хангах ажил зогссон гэсэн үг. Мөн эргэжилт нийслэлээс агаарын бохирдол бууруулах ажил тусгаалan мөнгө зарцуулгая гэж Бата орлогч мэдгдлээ. Цагуур орчин шинжилгээний газраас гаргасан хэмжилтээр толгойд зурагт амгалан 100 айл орчимд агаарын бохирдол тоосчлд утаа хамгийн их гардаг. Өөрөөр хэлбэл дээрх чиглэлд амьдардаг иргэд хамгийн их хорддог гэсэн байна. 75% зуух бол байгаа байхгүй юу. Тэгэхээр тэр бол одоо агаарын бохирдлыг багасгахад бол одоо бодиттой хувь нэмэр бол оруулж байгаа. Бид мөн одоо утаа багтаа төлшийн үйлдвэрлэлийг бол зогсоохгүй явуулж байгаа. Энэ ажлыг бол цааш өргөжлөх санаатай. Хотын төсөвд бол энэ онд бол тусгайлан агаарын бохирдлыг багасгах чиглэлээр хөрөнгө суулгасан бол байхгүй. Улаанбаатар хотын агаарыг цахилгаан станц гэр хороол уурын цухаас гардаг утаа хамгийн ихээр бохирдуулдаг. Хэрв хотын гэр хороолыг орон сууц олох өөрчлөлбөл хотын утаа алга болно. Сүүлийн 2 жилд хэрэгжиж буй гэр хороолыг дахин төлөх ажил агаарын бохирдлыг бууруулахад эргээр нөлөөсөн мөн гэр хороолын айл өрхийн 75% нь утаагүй зүгтээ болж чадсан зэргээс хамаарч сүүлийн жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ буурсаар байгаа гэж холбогдох албаныхан дүгнсээр байна.